бизнесийн данс тооцоондоо муу гэдгийг бас яг ялгаагүй адилхан тэрнтэйгээ төстөө тий. Эхний хэмжээнд одоо өөртөө байгаа мөнгийг зөв тооцоолоо сурчвал цаг нь ирвэл би нягтлан цагаараа хөлслөө ч юм уу бизнесийн нарийн тооцоо байгаа шүү дээ тий. Одоо Нябо хөлслөө ч юм. Одоо чи хин Бацаа Нябогийн ажлыг хийдэж шүү дээ тий. Тэгэхээр айгуу сайн мэдж байгаа шүү дээ. Одоо би одоо бизнестэй байгаад мэдгүй байлаа гэхэд Бацааг хөлслөөд ажиллуулчихвал тий. Бацаа шиг одоо тий. Нябо хийдэг хүний хөлслийг юу дуртай ажилд авна шүү дээ тий. Ажилд орно шүү дээ тий. Тэгвэл тэгж ажиллаад ажилдаа найдвартай сайн хүн ажилдаа аваад ингээ юу яхад бол заавал би бүгднийг хийгээд байхад байхгүй тий. Эхний хэмжээндээ би байгаа юмаа юуж байгаа дараагийнхаа төвшөнд хин нэгэн үнийг одоо яг чаддаг хүнийг хөлслөөд цалингийн нөгөөд ажиллуулахад бол бүрэн боломжтой байхгүй юу тий. За тийм байх жишээ. Тэгэхээр энэ бол биднийг хорж хав тий. Тийм учраас гээд бид нар өөрсдийгөө хорж цагдаад байнд бол айгу утгагүй болчих тий. Тийм учраас бизнес эхлүүлэхэд надад хангалттай юм байгаа гэдгийг мэдчихэл байгаа бол бид нар уушаа удалж болно тий. За